Жекано хоёр ханилан суугаад 10 гаруй жилийн үр үзэж байна. За энэ хугацаанд хүүхэдтэй болж чадаагүй. Тэгээ бие биенийхээ сэтгэлд бас юм хийчих болов хэн нэгэнтэй энэ хүүхэдтэй болохгүй байгаагийн шалтгаан буруутан болчихъя гэдэг үүднээс энэ талаар маш болгоомжтой ярьдаг. Ер нь ярихгүй тал руугаа ихэвчлэн өөр сэдвүүдээр ярьдаг байгаа. За Жек 39 настай, Ана 38 настай энэ хоёр 20 хэдэн наснаас сайхан үерхэж нөхөрлөөд өнөөдрийг хүртэл ингээ сайхан ажиллаж амжаад ингээ явж байгаа. За Ана бол нэгэн улс даяар сүлжээтэй компанид менежер хийдэг. Жек болохоор барилгын борлуулалтын компанид бас ажилладаг. Энэ хоёр залуу ижил төстэй. За тэгээ хоёулаа энэ компанид ажилладаг учраас өглөө гараад орой орж ирдэг. Тэгээ хүүхэд жоход байхгүй болохоор ерөнхийдөө нэг иймэрхүү төлөв даруй амьдралаар бол амьдарч байгаа. За Ана ажил төрлөө хийгээ байж явах үед ажлын даргаас нэг том санал орж ирсэн. Тэр нь юу вэ гэхээр өөр мужид энэ тухайн бизнесийн том төвийг байгуулах гэж байгаа. Тэр үйл ажиллагааг анхнаас нь очиж жигдэртэл нь буюу 6 сар бизнес томилолтоор явах уу гэдэг тийм шаардлагыг бол тавьсан. За тэнгууд Жектэй ирээд уулзаад үзэхэд Жек бол бас бодож үзэж байгаад чамайг олон жил энэ компанид ажиллаж байгааг чинь бол мэдж байгаа. Тэгээд чиний ер нь дараагийн шатанд гарах төвшин чинь ч юм уу цаг хугацаа чинь бол болчихсон гэж би бол үздэг. Тэгээ танаа дарга нар чамайг магадгүй дараагийн том албан тушаал тавих гад нэг иймэрхүү бизнес томилолт өгж байгаа юм байна. Тэгэхээр чи энийг алдаж болохгүй очиод сайхан давуулаад биелүүлээд ирээ гэдэг дэмжлэгийг өгдөг. Ана болохоор холч гэсэн тэгээ 6 сар хоёулаас хэцүүдэх байх та гэдэг зүйл дээр санаа зовоо жоохон хорогдонгүй байсан. Жек болохоор энэ ч Америк дотор юм чи ямар асуудал байх вэ? Тэгээд хоёлаа амралтаараа ингээ нааш цаашаага хоёр биен лугаа ингээд ирж чинь байхад бол асуудал байхгүй гэдэг тийм саналыг тавьсан. Дээрээс нь Жек болохоор Анагийн яг төрж өссөн мужийнх нь хажуудлын мужид учраас өөрийнхөө аав ээжтэйгээ ойртож бас ажиллах гэж байгаа юм байна гэдэг дээр нь олзуурхаж эхнэрээ тийшээ 6 сарын хугацаатай томилтоор яваад ирээ гэдгийг бол хэлсэн. За ингээд хоёр хосууд харилцан ойлголцоо даргийнхаа санал болгосон ажилтай тэр бизнесийн томилолтыг зөвшөөрөөд ингээд 6 сарын хугацаатай бол явсан. За Жекээр орноо харж үлдээд Анатай байнгын видео кал, утас, чат захиа зана юу гэдэг бүх юмар сайхан холбогдож ирсэн. За эхний нэг сард амжиж бие биентэйгээ бас онгоцоор хүртэл очиж уулзж ирсэн. Заримдаа Жек амралтаараа машин уунаад очиж ирсэн гэх мэт ингээд ямар ч үсэн эхний 3 сар энэ хоёр харилцаа холбоотой байж байгаад 3 сараас эхлээд Анагийн ажил дийлдэхэ байлаад янз янзын ажил дээр нь асуудлууд гараад орой өдөшгүй буу хурал эсэн шидийн ажилтай болсон. За Жек энийг нь ойлгож ирсэн. Тэгээд нэг удаа Анагийн явуулж ирсэн зурнуудыг хараад сууж байхад Ана бас хуучин явснаасаа хойш нэлээд жин нэмсэн байгаа тийм нөхцөл байдал харагддаг. Тэгээд стресстэй хоол унд зөхгүй шинэ газар очиод бас ингэж байгаа юм байна. Ганцаардаад их идэж уугаад байгаа юм байна да гэсэн бодоод байж исэн байдаг. За 3 сараас хойш ерөнхийдөө энэ Анагийн цаг зав нь хэцүү болсон. Нөхөртөөгөө холбогдох нь багассан. Дандаа оройтдаг болсон. За оройтоо маргааш өглөө өдөөс хойш ч юм уу эргэж холбогддог мессенжерт хариу өгдөг гэх мэтийн их удаашралтай хоорондын харилцаа холбоо үүссэн. За Жек энийг энэ ажил төрөлтэй холбож ойлгоод байж исэн байдаг. За сүүлдээ 7 хоногт нэг уцаар ярьдаг хүртэл тийм байдал бас. За ямар ч байсан зовлонтой 6 сар бол өнгөрсөн. Жек тэгээ өөрийнхөө эхнэрийг хүлээгээд яг ирдэг өдөр нь дэлгүүр хошоо ороо тэр жоохон ширээ мэрээцсаад нэг гэр орондоо нэг айтайхан ухтыг гэдэг өглөө гарах гад машин асаагаад байж явах үед өдөөс нэг машин дараад ороод ирсэн. За тэгээ гайхаад хартал яхаарахгүй ихнэр нь буюу Ана машинаас бууж ирсэн. За бууж ирээд ард талынхаа хаалгын онгойлгосон чинь жижигхэн хүүхдийн суудал дээр нэг няраа хүүхэд тэрчгсэн гэрийнхэн зүг бол алхаж ирж таарсан. За ингээд Жек машинаас буугаад эхнэр лугаа гүлэрсэн чихтэй яваад очиход Ана нэлээд сандарсан, салгалсан, санаа зовсон байдалтай энэ хоёр нүүр тулсан. За тэгээ Жек үг хэлж чадаагүй байхад Ана чамайг бүх зүйлийг ойлгоно гэж найдаж байна. Хоёулаа энэ дээр сууж агаад ярэ гэд гэрийнхэн гадаа байдаг ширээ сандал дээр хоёулаа очисон. За ингээ очихдоо нөгөө тусгай машины суудалтай хүүхдийг ширээн дээр тавиад хоёр талд нь хоёулаа суугаад намайг чамайг ойлгоно гэж найдаж байна. Би чамайг
гайхаж байгааг мэдэж байна. Гэхдээ хоёул энэ талаар сайхан ярилцах хэрэг боллоо гэдэг үгийг хэлсэн. За Жек ингээд тэр хүүхдийг хараад эхнэр луугааныг хараад яа харахгүй дөнгөж төрсөн хүүхд байгаа нь ойлгомжтой байсан. За тэгээд өмнө эхнэрийнхэн зураг энэ тэрийг харахад бол жоохон жин нэмчихсэн. За түүний дараа бас холбогдох нь багасцсан. Энэ тэр бүх зүйлийг хараад ерөнхийдөө Жек бол ойлгосон. За Ана бол жирэмсэн байж байгаад ингээд хүүхдээ гаргаад буцаад ирж байгаа юм байна гэдгийг бол ерөнхийдөө багцаалсан. Тэгээд энэ юу хүүхэд вэ гэдэг үгийг асуухад энэ талаар би чамд нарийн сайн ингээд 50 тайлбарламаар байна. Чи сайхан 50 хүлээгээ сонсож чадна гэвэл би чамд бас нарийн ширээ зүйлийг хэлмээр байна. Тэгээд юуны төрөнтэй би ажлын томилдоор одоо гэрийн ажлын мууж руу яваагүй маа энэ хүүхдийн төлөө би явчихад ирсэн юм а гэдэг үгийг хэлсэн. За Жек бол үнэхээр гайхаад чи тэгээд тэнд одоо байр байшин бүх юм ингээд болцсон байсан. Тэр ямар учиртай гэхээр бүгдийг бол зохион байгуулсан байсан юм а. Эндээс явахаас өмнө би бүгдийг зохион байгуулад чамд хэлэхгүйгээр чамаас хол энэ асуудлыг шийдэх гэж одоо ингэж яваад тэгээд тэндээ байр түрээслээд одоо ингээд 6 сарын дараа хугацаа маань дуусаад ирж байна. Тэгээд ямар ч компани томилолт энэ төр байхгүй дарга зэрэг бол ерөөсөө юу ч мэдэхгүй гэдэг үгийг хэлсэн байна. За Жек бол үнэхээр гайхаа одоо олон жил өмнө чудраг явсан эхнэр нь ажлын томилтоор явлаа гэдээ ирээд эрэхтэй бүр хүүхэд тэргээд ирж байгаа нь бол үнэхээр хэцүү байсан. Тэгээд 4 сартаа жирэмсэн эмэгтэй бол бараг мэддэхгүй шахуу байж байгаад яг илт мэддэх хугацаанд алга болж байгаад төрснийхэн дараа буцаад одоо төрхөндөө буцаж ирж байгаа юм нөхцөл байдал гарч ирж байна. За Жектэй одоо ингээд энэ талаар ярилцгаад хоёлаа гадаа суусан. За ойр авийн хөршүүд нь гэрийнхэн гадаа гарч ирээд энэ хоёр одоо хүүхдтэй болсон юм бах та гэсэн маягаар ерөнхийдөө харж исэн байдаг. За тэгээ Ана бол өөрөө хэлсэн. За одоо чи ингээд 50 сонсороо би ямар ч гэсэн бүх юмыг одоо чамд нууж халгуугаар хэлье гэсэн. За хэлсэн. За Ана бол одоо 38 настай. За Анаг анх одоо Жектэй эргэдэг байхад буюу одоо гэр орноор нь орж гараа явдаг байхад Анагийн аав ээж нь бол жирэмсэн болж байсан. За тухайн үедээ нэлээд хөгшөрсөн хойноо буюу хинц хүүхэд гарч ирсэн. За тэр хүүхэд нь бол охин байсан Эшлигээд. Тэгээ Эшли гэдэг охин бол одоо 18 настай. Ана болохоор одоо 38 настай буюу 20 насны эмзөрөөтэй. Тэгээ 20 наснда Ана ч нь одоо Жектэй үерхэж нөхөрлөө байрын тэр хөлслөөд ингээ гэрээсээ явхад Эшли гэдэг одоо нэлх охин аав ээжийнхэн гэрт одоо авчтай үлдчихсэн байдаг юм аа. За тэгээд ингээд ярьж байх үед одоо Жек дугийн тасалж дундуур нь орж ирээд Эшли энэ асуудал ямар хамаатай юм те. Эшли мөрөөрөө сургууль соёлдоо явж байгаа хүүхэд одоо чи яаж яагаад ийм хүүхэдтэй болчихоо те. Чи битээр олон жил одоо хүүхэдтэй болох боломжгүй байсан. Тэгээ энэ асуудалд бас чи юу яах бах эмзэг хандах байх гэж одоо би энэ талаар ярьдгүй байсан. Тэгээ одоо ингээ эргээ харахад асуудал чамд биш надад байсан юм байна. Тэгээ чи ингээ хүүхэдтэй болсон байна гэдгийг хэлсэн. Тэнгүүд Анаагүй чи миний хэлж байгааг сайн сонс. Эшли одоо 18 настай. За тэнгүүтээ өөрөөсөө олон ах хүнтэй хайр сэтгэлийн холбоонд ороод тэгээд 4 сартаа жирэмсэн болсон. За тэгээд 4 сартаа жирэмсэн болонгуудаа аав ээжид хэлэхгүйгээр одоо надад хамгийн түрүүнд хэлсэн. Би хамгийн том эгчин учраас одоо надад хамаг нууцаа хэлсэн. За тэгээд одоо чамд бас бити хэлээч гэдэг гуйлтыг надад өгөөд тэгээ намайг төрөн төртөл надад ханиулаад хажууд байгаад өгөөч гэдэг хүсэлтийг Эшли надад өгсөн учраас би чамд албан томилттой гэж хэлээд худлаар явсан. Дарагдаа болохоор би ар гэрийн гачигдал гарцсан гэдэг үүднээс сайн тайлбарлаж хэлээд ажлаа интернетээр буюу зайнаас хийхээр одоо бүх зүйлийг тохироод ингээ явсан юм аа. Тэгээд энд бидгээр байр түрээслээд би одоо Эшлиг жирэмсэн байж байгаа энэ хугацаанд нь гизээ томортол нь төртөл нь хажууд нь өдөр шөнөгүй манж өглөө оройд нь одоо зайныхаа ажлыг хийгээд ингээ байж байсан юм аа гэдгийг хэлсэн. Тэнгүүжээ гайхаад энд ихээр Эшлигийн хүүхэд мөн үү гэсэн. Тийм ээ энэ бол Эшлигийн хүүхэд. Тэгээд Эшлигийн аав нь юу Эшлигийн тэр олон насаар ах үерхчихсэн найз залуу зөвшөөрөөг учраас тэгээд ингээд төрүүлэхээр шийдсэн. Дээрээс нь одоо өөрийнхөө төрсэн аав ээжид одоо мэддэхгүй байхыг бол асар их хүсэж байсан. Хэрэв аав ээж мэдэх юм бол эцэг хүүхэд энэ төр ингээ гаргаж ийн гэх юм бол бөө юм болно гэдгийг Эшли мэдж байгаа учраас хамгийн түрүү надад хэлсэн. Тэгээд би одоо төрсэн ганц дүүдэд туслахаас өөр арга байхгүй гэж хэлсэн. За Жекэд болохоор юу анзаардаг байсан бэ гэхээр Ана Эшли хоёр өөртөө бараг 20 жилийн одоо зайтай учраас одоо төрсөн ихч дүүгийн барилдгаа бол нэг тийм дотн биш. Гэхдээ Ана хамгийн багтай одоо 18 настай Эшлэдүүдтэй хайртай гэдэг нь бол үйлдэлээс нь олон удаа харагдчихсан. За тэгээ энэ охины төлөө өөрийнхөө нөхөр худлаа яриад ажилласаа чөлөө аваад ингээд явсан ийм үйл явдал тодорч байгаа. За ингээ Эшлиг ингээд
Байж явах хугацаанд ээжлийг хараад байж явах хугацаанд аавна хүртэл ээжлийдээ дагаж жин нэмжтэй идэж ууж одоо ингэж байсан учраас жин нэмсэн. Тэрнээс биш жирэмсний тархалт энэ төр бол байгаагүй шүү гэдгээр нөхөртөө бол хэлсэн ба. За ингээ ээжлэж явах уу 18, 19 наснда төрлөө төрөөд гарч ирсэн хүүхдээ ээжлийг харчаад ерөнхийдөө өвөл нь насрах газар авч өгөн залуу хүн надад одоо ингээд хүүхд харж явах цаг зав байхгүй яач бодсоо дөрвөлэндээ л гэдэг тийм аргыг хэлсэн. За тэр цэцмээ ээж аав мэдхээс өмнө одоо энэ асуудлыг шийдчмээр байна гэдгийг Аанад хэлсэн. За Аана ч болохоор нөхөртөө олон жил одоо хүүхэдгөө явж байгаа хүүхдийн мөрөөдөл болсон байсан. Тэр цэцмээ ээжлээ дүүдээ хайртай. Тэгээд энэ төрсөн охиныг өөрөө авчмаар санагдсан. За энэ тухайгаа одоо ээжлийг хэлэхэд бол ээжлээ бас асар ихээр баярлаж харь илгийн өөр танихгүй хүнд өгчөөснө төрсөгч танд өгчүүл надад бас орж гараад харж үзээд явхад бас амар юм байна гэдэг дээр энэ хоёр санаа оноо нийлээд явсан. За ингээд Аана яг буцаж 6 сарын дараа гэртээ ирэхдээ Жектэй ийм одоо маягаар уулзж байгаа. Тэгээд Жекээс ганц юм гуйсан. Хоёулаа олон жил хичээсэн. Тэгээд хоёулаа хүүхдтэй болж чадаагүй учраас Эшлигийн энэ охиныг өргөөд авчаа. Хэрвээ чи зөвшөөрөх юм бол хоёулаа өргөж авна. Үгүй гэх юм бол одоо асрах газар л энэ охины хувь заяа бас яач мэддэхгүй одоо ингээ өнгөрөх байна. Дээрээс нь Эшли одоо охиноо өхөл юм бол ахиж араас нь уулзах, сурлах, олох тийм боломж байхгүй. Иймэрхүү нөхцөл болж байна. Тэгээ өөрийнхөө хүүхдийн одоо нагц их чинь болох тийм хүсэлтэй байгаамаа гэдгийг хэлсэн. Тэгээ Жек болохоор ерөнхийдөө олон зүйлд шоконд орсон. Эшлигийн хүүхдийг Анагийн хүүхд юм байна гэж бодсон. Анаг өөр залуутай унтаж хөвтөд жирэмсэн болчоод өөр газар төрчөөд ирлээч гэж ойлгосон. Дээрээс нь өөрийгөө бас өөр хүүхэд гарах боломжгүй байна ч гэж ойлгосон гэх мэт ийм олон асуултанд гэрийнхэн гадаа юу байдалд орсон. За тэгээ ямар ч байсан Ана тухайн хүүхдийг ширээн дээрээс аваад Жек рүү ойртуулахад хүүхэд аягүй хөөрхөн сэрж таарсан. За сэр таараа зогсохгүй хөөрхөн инээмсэглэх үед Жекийн зүрх бол зүсэгдэх шиг болсон. За тэгээ Жек өөрөө ирэхгүй тухайн жоохон хүүхдийг ингэртээ аваад тэрвэрэд үзэхэд бол аягүй гоё халуун дулаан үнэхээр гоё мэдрэмж төрсөн бай. Тэгээ энэ бүх зүйлийг харсан Ана бас уярч бас ганц нэг нулимс унгаад тэгээ Жекээс ахаад гуйсан хоёулаа хүүхдийг өргөөд авчээ л та. Одоо хоёулын амьдрал бүх юм байгаа ганцхан хүүхдэл байхгүй. Тэгээ хоёулаа олон жил хичээсэн хоёулаа хүүхдтэй болж чадаагүй. Энэ хүүхдэл одоо чи тэр амьдралыг нэлээд өөрчилж чадна гэдэг үг хэлсэн. Ингээд Жек толгойд дохоод Анаач баярлаад ерөнхийдөө ингээд энэ хөөрхөн хүүхэд ээж автаа болж байгаа. За ээж автаа болонгуудаа шууд Жек Ана хоёр өөрсдийнхөө төрсөн эцэг ихтэй бас хэлсэн. Одоо ийм охинтой боллоо гэдгээ. Тэнгүүд одоо Ана Эшли хоёрын одоо төрсөн аав ээж хоёр энийг сонсоод үнэхээр гайхсан. Тэр тусмаа Жек Ана хоёр яагаад жирэмсэн болсон ийм гоё мэдээгээ бид нартай хуваалцахгүй байж байгаа гинт ийм хүүхэд гаргаад ирвэ гэдэг дээр гайхсан. За ингээд гэр бүлэрээ бөөндөө очиод уулзахад Ана Эшли болон бүх гэр бүлийнхэн цуглчихсан. Ана шүн төрсөн охиноо одоо өвөр дээрээ тавьчихсан ингээ байж байсан. Эшли бол хажууд сайхан нээсэн ууг нь бол яг хүүхдийн төрсөн ихэн гэхдээ яг ээж авдаа эмээ өвд нь мэддэхгүй тулд ингээд хамгийн сайн нагц ихч авах ихчийн дүрдс тоглож иймэрхүү амьдралыг бол үддэг. За тэгээд Жек Ана хоёр хүүхэдийн одоо хууль ёсны албан ёсны одоо хүн болохын тулд энэ одоо хоорондын одоо том одоо гэрээгээр зохицуулагдж байгаа учраас тухай одоо хууль ёсныхон газруудаар яваад асар хурдан бос шийдэгдсэн. За тэгээ Эшли өөрийнхөө төрсөн эгчид үрчлүүлнэ гэсэн. За төрсөн эгч нь хүүхдийг үрчилж авна гэдэг дээр санаа оноо нийлсэн. Мөн эдийн засгийн хувьд орон гэрийн хувьд бас нөгөө нэг хууль зүйн яамны гэмт хэрэг толбогдсон эсвэл одоо элдв архитектаас одоо 9 шид юм байсан уугүй юу гэдэг бүх нарийн лавлгаанууд нь маш хурдан гарч ирээд ямар тийм асуудал байхгүй учраас энэ хүүхдийг албан ёсоор үрчлүүлж чадсан. За ингээд Жек Ана хоёр үргэлжлүүлээд хүүхд өргөж авахаас гадна Эшлиг бас их сургуульд ороход нь төлбөр бас одоо гарын цааны мөнгөөр бол урамшуулж энэ айлын амьдралаар ингээд цааш үргэлжлээд явсан байдаг. Тэгээд Жекийн хамгийн их одоо гайхаж ирсэн юм бол Эшли чамд ийм учиртайгаа хилэнгүүд чи Эшлиг өөрийнхөө гэрт аваад ирэхгүй байсан юм байна. Заавал тэр муж руу тэгэж яв тэнд байр хөөсөлж надаас нууж ингэж байдлыг хүндрүүлэх ямар шалтгаан байсан юм бэ гэхээр Эшли ерөөсөө иччихсэн, дээрэс нь аав ээжээсээ айжсэн тийм учраас ерөөсөө
бит хоёрын нууц байгаасай гэдэг үүднээс хоёр эгч дүү хоёр ингэж ярьсаар байгаа энэ асуудлыг шийдсэн юм а гэдэг үгийг хэлээд уучлалт гуйсан байна. За ингээд ямар ч байсан те Эдрэтэй Бартаатай байсан ч гэсэн эцсийн бүлэгтээ энэ дүү маань ингээ гоё дүүх болж байгаа ингэж үлдэж дуусч байгаа. Тэгээд иймэрхүү төстэй амьдрал бас Монголд их байдаг баг. Тэгээд та бүхэн байдаг бол доороос бичүүлээс сонирхолтой санагдах байхаа. За ингээд өнөөдрийн гоё дүүх маань энэ дуусч юм. Тэгээ орж гараад ойрхон байж байгаарай.